Сайн байцгаана уу? Эрдэнэ татын 5 дугаар сургуулийн 1-р багийн гишүүн Бүлгүн байна. Шохоо ба тоосон цэрэг сэдвт туршилтын үр дүнг танилцуулъя. Хичээл дээр багш шохооны ачлалтай талаарх мэдээллийг бидэнд анх хуваалцсан. Багш нар самарт юм бичих, самбарыг арчих үед самрын альчуураас их хэмжээний цагаан дунтаг шохооны үлдэгдэл доош ундаг зэрэгт үндэслэн шохоогоор самарт бичих болон самрын альчуурыг хэрэглэх үед ихэр хэмжээний тоосон цор ялгардаг бол гэсэн судалгааны асуудал дэвшүүлнэ. Энэхүү судалгааг хийсэн бид судалгааг хийхдээ өөр янзаар хэмжилт хийн үр дүн гаргасан. Ингэхдээ масктай болон маскгүй үеийг харьцуулж үзэхээр шийдсэн. Бид масктай үед тоосон цор бага хэмжигдэн гэж таамагласан. Мөн бид 2016 оны судалгаагаар 28700 багш нарын 80% шохоо хэрэглэдэг бөгөөд үүнээс хашил зэрэг эрүүл мэндэд зөрүүл нөлөөлөл үзүүлдэг байна гэсэн мэдээллийг интернетээс олж уншсан. Материал арга зүй. Туршилтанд ашигласан хэрэглэгтүүн: шохоо, самрын альчуур, маск, под төхөөрөмж. Туршилтын үйл явц: под төхөөрөмжөө 30 минут халаасан. Хэмжилт 1. Под төхөөрөмжөө самбар руу харуулж байгаад самбар шохоогоор дээрэс нь доош нь дуустал зурж дуусгасан. Хэмжилт 2. Под төхөөрөмжийн оролтын хэсгийг маскаар бүрэн хуурай самрын альчуурыг 3 минут гөвсөн. Хэмжилт 3. Маск ашиглахгүйгээр самрын альчуурыг 3 минут гөвсөн. Судалгааны үр дүн. Эхний өгөгдсөн графикт PM 2.5 тоосон цор шохоог зурх үед масктай маскгүй. Шохоог зурх үед 21 микрограмм метр куб байсан бол масктайгаар самрын альчуурыг гүйх үед 153 микрограмм метр куб, харин маскгүй гүйх үед 271 микрограмм метр куб тоосон цор хэмжигдсэн байна. Доор өгөгдсөн графикт PM10 тоосон цор шохоог зурх үед масктай маскгүй. Шохоог зурх үед 25 микрограмм метр куб байсан бол масктайгаар самрын альчуурыг гүйх үед 293 микрограмм метр куб, харин маскгүй гүйх үед 573 микрограмм метр куб тоосон цор хэмжигдсэн байна. Дүгнэлт хэлэлцэлэг. Туршилтын үр дүнгээс харахад шохооноос илүү PM10 буюу том ширхэгт тоосон цор хэмжигдсэн байна. Мөн маскгүй үеийн масктай үеэс ойролцоогоор 2 дахин тоосон цор хэмжигдсэн байна. Иймд маск зүүх нь багш нарыг шохооноос тоосон цороос хамгаалах боломжтой гэж бид үзэж байна. Мөн шохоогоор бичих үеэс илүүтэйгээр шохоотой самрын альчуур хэрэглэх нь илүү шохооны тоосон цор төрдөг болохыг энэхүү туршилтаар бид олж мэдлээ.